За Батбанк төлөөлөгчийн микрофоныг өгье. За микрофон явуулсан уу? За уралд оролцож байгаа нийт төлөөлөгчдийн өдрийн мэнд хүргье. Бүгдээрээ сайхан тусгаж байна уу? За энэ автер болон өөрөө ус тээврийн хэрэгслийн албан татвар дээр нэг асуудал байна. Юу гэхээр энэ тусгай зориултын чиргүүл, тусгай зориултын автомашинууд чинь гол энэ татварын одоо нэгдэж байгаа юм дээр гол их үүсгэн болж байгаа юм байна. Тэгээ энэ дээр гэж хэлэхээр одоо энэ нэг тоон чиргүүл тутам дээр одоо урд нь 6,000 байсан бол энэ чинь 70 тоноор бодохоор одоо 420 орчим мянган төгрөг тавьжсэн бол одоо 250 мянган төгрөг нэмэгдэж байна. Ховд аймгийн хөшөөтийн тээврт ховдод бол хангалттай татвар төлж байгаа. Монгол улсад хангалттай татвар төлж байгаа. Тэгээ энийг ингэж одоо энэ тээврийн жолооч нар руу одоо ингэж байнгын одоо бүх талаар нь одоо ингэж татварын нэмдэг, дарамтлагдаг, шахдаг асуудал бол хэрэгс хэтэрлээ. Энэ дээр 250 мянган төгрөг нэмэгдэж байгаа гэдэг чинь одоо жишээ тусгай зориултын чиргүүлэн дээр ингээд тоог хэмжээг нь харах юм бол 2000 доорож 2500 чиргүүл байгаа. Энэ одох юм бол нэг 500 гаруй сая төгрөг болж байна. Энэ дээр 600 орчим сая төгрөгөөр татварын бааз бүр нэмэгдэн гэж байгаа ч гэсэн гол нэмэгдэж байгаа салбар нь болохоор хөшөөтийн тээвэрчд болоод байна. Энэ дээр одоо ерөөсөө болохгүй байна. Энийг бол ерөөсөө би бол эсэргүүцэж байна. Яагаад гэвэл жолооч нар ховд аймагт байж бүх талын татварыг хангалттай төлж байгаа. Эдийн засагт маш их өрөөгөөстэй байгаа. Илд, далд бүх төрлөөр одоо энэ жолооч нарыг дарамтлагдаг, татвар нэгдэг, өөр төрлөөр хандив нэгдэг. Жишээ нь одоо тэр үеийн 030 дугаар ангийн их нь одоо машин авч юу, өсний машин авч юу гэсэн одоо ингээд дарамтлаа шүү дээ. Энэ юу болж байна? Энэ төрийн байгууллагад чинь дарамтын тээврийн жолооч нарт маш их хэрж шүү. Энэ хувийн хвшлиг ингэж дордуулахаа одоо ингэж бодмоор энэ дээр ч одоо ингэж нэг тэрүүл маргаантай ийм үе дээр одоо оруулж ирж ийм одоо татварыг нэмнэ гэж байгаа бол үнэхээр таалагдахгүй байна. Том орын тусгай зориултын том орын тээврийн хэрэгсэж байгаа одоо толгоон дээр нь бол яг хэвдээ одоо 20 мянган төгрөг 32 мянган төгрөг болж байгаа юм байх. Тэдэрсэн чиргүүлэн дээр нь тоон тутам дээр нь бодоод үзэх юм бол наад чинь одоо самбаргуу тоогарч байгаа шүү. За энэ жижиг орын тээврийн хэрэгслүүд яах вэ? Эдгээр чинь бүгдээр нийлээд нэг 100 гаруй 200 сая төгрөг 100 гаруй сая төгрөг олон хүн дээр хоогдоод нэг хүн дээр нэг 5 төгрөг нэмэгдэж байгаа байх. Гэтэл чиргүүлэн дээр нь зөвхөн нэг хүн дээр 250 мянга штэ нааж. Одоо тэгэл даатгал гэж бөөн тарамд. Бүх төрлийн даатгалууд байдаг. Энэ хөшөөтийн тээврийн жолооч нарыг нэг уламж шахаад үнэхээр болохгүй байна. Урд нь бол одоо боломжтой байсан бол одоо тий нүрсний анш унсан, тээврийн хөлсний анш унсан, түлшний үнийн нэмэгдэлтэй урд нь ашиг болдог байсан 100%-ийнхаа ашиг 40, 50% алдсан. Банкныхаа зээлийг төлж чадахгүй ийм хэмжээнд хүрсэн байгаа энэ үед нь одоо ингээд нэрнээс болж байгаа юм шиг татвар нэмж байгаа нь бол боломжгүй зүйл юм а гэдгийг та бүхэнд хэлэх гэсэн. Одоогийн нөхцөл байдалтай холбогдуулаад хөшөөтийн нүүрс тээвэртэй холбоотой тэр хүнд даацын чиргүүлүүд дээр одоо үүсэж байгаа татварын нэмэгдлийг энэ удаагийн одоо нэмэгдэлээр оруулахгүй байдлаар шийдэе гэдэг одоо энэ саналын томьёоллоор нь санал хураалтыг зохион байгуулъя. За энийг дэмжиж байгаа төлөөлөгч нар гараа өргөнө. За төлөөлөгч нар Батбанк төлөөлөгч, Баатар байлиг төлөөлөгч. За энэ цахимаар оролцож байгаа төлөөлөгч нар дэмжиж байгаа юм байна. За ингээд хуралдаанд оролцож байгаа төлөөлөгчдийн олонх нь энэ асуудлыг бас дэмжиж байгаа юм байна. За цахимаар санал өгөхөөр одоо пол үүсгэсэн байгаа шүү. За цахимаар дэмжихгүй гэдэг дээрээ саналаа өгөөрэй тий. За ингээд төлөөлөгчдийн олонх нь энэ асуудлыг дэмжсэн учраас хүнд даацын одоо машины чиргүүлэн дээр оногдуулж байгаа татварын хэмжээг хуучин хэмжээнд нь байлгаад бусад өөрчлөлтийг бол дэмжиж гэсэн одоо ийм байр суурьтай байгаа гэж ойлгодог. Энэ санал бол дэмжигдлээ.